10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2. Орой мэнд үзэгчдээ соёл эрдэнэ мэдээ шинэ дугаар эхэлж байна. Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсны түүхт 376 жилийн ой тохиосон байгаа. Ойг тохиолдуулан нийслэл хотод соёл урлагийн цөөнгийн арга хэмжээнд зохиогдсон. Эндээс бид зарим мэдээллийг онцлон хүргэх болно. Ингээд мэдээллийн товч агуулгаас хүргэж байна. Манай өнөөдрийн дугаарт хотын гудамж миний нутаг гудамжны баярын талаар үйлсийн сайхан Улаанбаатар мюзикл, төгөлдөр хуурч Доржин Миндмагийн бие даасан тоглолт болон уран бүтээлч Тамирын туйлс үзэсгэлэнгийн талаар хүргэнэ. Мөн дүрслэх дизайн урлагийн сургуулийн түүхт 70 жилийн тухай, удахгүй нээлттэй хийх Ромео Жюлет жүжиг болон Монголын аялгау тоглолтын талаар хүргэхээр бэлтгэлээ. Мэдээнийхээ эхэнд нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсны ойн өдөрт зориулсан гудамжны баярын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Энэ жагсаалд оролцож чадаагүй үзэгчдэд зориулан жагсаалын зарим хэсгээс үзүүлж байна. Баярын жагсаал улсын их дэлгүүрийн урд талбайгаас эхэлж, Цэцэг төвийн улзуураар эргэн Анкарагийн гудамжаар үргэлжилж Чингис хааны талбайд хүрсэн юм. Энэ үеэр соёл урлагийн их сургуулийн үе үеийн төгсөгчд оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Соёл урлагийн их сургуулиас жил болгон санаачилдаг гудамжны баярыг одоо тэсийн ядан хүлээдэг. Тэгээ бид нар одоо анги хамт олноороо найзуудаараа тий сургуулаараа энэ баярыг тэсийн ядан хүлээгээд одоо ирж байгаа. Тэгээд өнөөдрийн хувьд гадаа одоо маш сайхан нартай байна. Энэ баярыг ингээд жил болгон зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. Үнэхээр гоё болж байна. Тэгээ би энэ жил анх удаага орж байгаа Анкарад. Тэгээд ер нь бол гадаадын орнуудад ч гэсэн ийм баяр болдог. Ийм гудамжны парад марад яваад. Тэгээ манай Монголд ч гэсэн ийм болж байгаад маш их баяртай байна. Тэгээд үнэхээр гоё болж байна. Нийслэлийн ойн өдөр Японы зохиол Үйлсийн сайхан Улаанбаатар мюзикл дахин тавигдаж баярын арга хэмжээ үргэлжилсэн. Тэгвэл энэ жилийн Үйлсийн сайхан Улаанбаатар мюзикл дуучин гişгэд талаа оролцсноор онцлог байгаа. Ингээд сурвалжлагаа үзэгчтэй хүргэж байна. Байна уу? Мөнгө дууяа байна. Би хотод ирсэн. Чи намайг тусах гэсэн яасан бэ? Сайн байна уу Улаанбаатар минь? Хотын гэрэлт гудамж, Улаанбаатарын үдэш, хэмэр тэтгсэн Улаанбаатар, Үйлсийн сайхан Улаанбаатар болон олны дунд хэдийнэ төгсөн хайртай хүндээ, хүлээлт, Аршаантын 18, хос залуус зэрэг олон сайхан дуу гიშгэлэх Үйлсийн сайхан Улаанбаатар мюзиклд энэ цагийн залуусын амьдрал, ээдрээ, бэрхшээл, хайр дурлалын үйл явдлыг Улаанбаатар хотын түүх уламжлал, хөгжил, амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбон өгүүлж байна. Сайн байна уу нацаг дөрж минь? Намайг Дулан Сүрэн гэдэг. Өнөөдөр би анх удаага Улаанбаатар хотод ирж байна. Хүмүүс дуунд дурсамжаа хадгалж үлдээдэг шүү дээ тий. Тэгээд манай мюзиклийг үзээд дуу сонсоод ингээд амьд хөгжмөнтэй гоё дуу ингээд яг өөртөө хүрэхээр өөрийнхөө амьдралыг энэ жүжигээс харж болдог байхгүй юу? Хэрвээ би ингээд гол дүрийн оронд дууягийн оронд сууж байгаа 22 настай хүн байлаа гэж бодоход тэр дууяг биш тайзан дээрээс өөрийгөө олж харна. Тэгээд аль алхам зөв эсвэл аль алхам ямар хуу гаднаас ямар харагддаг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийг өөр дээрээ хүлээж авна. Хамгийн гол нь дуу гэдэг чинь тийм гоё хөгжмөдлөг хүмүүсийн сэтгэлийг гоё сэргээдэг штэ. Тэгээ бид нэр нийгмийг сайн сайхан дуурайлж байгаа учраас хөгжмөнтэй байвал илүү гоё гэж шийдсэн. Kadın serçe tadrone kar, çimurni kiliye, bir çam hayve, çime çaymış kulekirwa, naşa soma unitotto. Одоо Улаанбаатар хотын шинэ иргэд гэх юм бол ихэнх нь одоо хөдөө гадаанаас орж ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэгэхээр Улаанбаатарын иргэн байхын тулд яах ёстой вэ? Хамгийн гол нь хариуцлагатай байх ёстой. Бид нар одоохондоо бол хариуцлага гэдэг яг ухамсарлаж чадахгүй юм л да тий цаг барих тэгээ бусдад төвөг болохгүй байх гэдгээс өсвөлөл жижиг сажиг юм дээр хариуцлага харагддаг. Өөрийнхөө одоо хариуцаж авсан одоо энэ өөртөө оногдсон энэ амьдралыг зүг зөх ёстой тий тэгээд бас гоё ийм өнгөлөг
байлгаж чадах юм бол ерөөсөө их хотын иргэний үүрэг. Энэ бол ерөөсөө биднэрт бүгдэнд нь нэг ганцхан хувь оногцсон хариуцлага. Тэгээд одоо залуучуудыг хариуцлагатай нийгэмд уриалан татчих юм аа. Үлвэр дороо үндэсний бүтээгдэхүүн Мюзиклийн бүжгийг соёлын тэргүүний ажилтан инх гэрэл дэглэн хөгжмийн найруулгыг мөнх болдог гүйцэтгэсэн юм. Бид тоглолтын үеэр найруулагчаар ажилласан Оросын холбооны улсын бүрээд улсын төрийн шагналт Олег Юмовтой багахан яриа өрнүүлж амжсан юм. Улаанбаатарт зориулж ийм ажил явуулж байсанд баяртай байна тий. Юу хэмд өөрөө би Оросоос ирсэн шүү дээ тий. Тэгчээд юу хэмд Улаанбаатарт зориулж энэ эзэд бурхадад гэх юм да. Бэлэг болгоо барьж үгж яхад гоё байна надад. Гол дөрөнд уяа гэж хөөхөн хөдөөгөөс ирж тэгээд нэг сонин байдалд ороод тэгээд хамгийн чухал юу гэхээр хүн чанараа алдахгүй тэгээд хариуцлагатай байх хэрэгтэй тий. Тэгээд одоо үеийн залуучууд зориулж хийгдсэн жүжиг штэ тий. Тэгэхээр шин үе гарч ирвэл тий хариуцлагатай хүн чанартай тэгээд юу хэмдэ яаж л тэгээд л Улаанбаатараа сайжруулах вэ Монгол улсаа сайжруулах вэ гэж байхгүй да. Мөн нийслэлийн ойн өдөр Испани Мадридын их сургууль консерваторийн профессор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан төгөлдөр хурж Доржи Миндамагийн бие даасан тоглолт улсын филармоны тайзнаа болсон юм. Ерөнхий сайдын ивэлдээр зохиогдсон төгөлдөр хурж Миндамагийн тоглолтод Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан удирдаач Нямдаш улсын филармоны симфони найрал хөгжим оролцлоо. Алдарт хөгжмийн зохиол Шопен, Шуман, Гранадос, Альбенес болон ардын жүжигчин төрийн шагналт гончиг сумлагийн бүтээлүүд мөн Григийн төгөлдөр хуурын концертоос бүрдсэн энэхүү тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт дан төгөлдөр хуурын концерт, хоёр дахь хэсэгт оркестртэй хамтран тоглосон юм. Уран бүтээлчид тоглолтын орлогоосоо удирдаач урлагийн гавь сэтгэлтэн бүрэн баярын эмчилгээнд хандив болохоор санаа сэтгэл нэгдэн зохион байгуулсан байна. Энд нутагтаа бол ерөөсөө тайлан концерт тавьж байгаагүй. Би эрэхтэй Вадим Гладков гэдэг манай төгөлдөр хуурын хоршил бид хоёр Норвеги улсын Осло хотод Григийн нэрэмжит конкурсанд нэгдүгээр эзэлж исэн. Италийн Рима хотод бас шагналт байр авч исэн. Тийм учраас бид хоёр ирээд чулууны конкурсанд шүүгчээр сууж байсан. Тоглолтоо энэ филармон дээр хийсэн. Тэгээд 4 жил бол Дөрийн од Татьяна Мельниченкотой ирж тоглолтоо хийсэн. Багш нартаа бол хөгжим үжигдэр очиж сурагч хүүхдүүдэд одоо зориулж бид хоёр дуулж бас концертаа тоглосон. Тийм учраас ерөнхийдөө энэ Монголдо ирж ингэж концерт тоглох нь надад бол их сайхан санагддаг. Тэгээд концертыг хий гэж ер нь их бодож явж ирсэн. Миний хүсэл биеллээ. Би их баяртай байна. Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторийг Игзорогийн удирдлаганд ор төгсөж, уран бүтээлээ эхлүүлсэн төгөлдөр хуурч Миндаман олон улсын нэр хүндтэй уралдаануудад тогтмол дээгүүр давхиж, Монгол хэмээх овгоо авьяас бэлгэрээ улам тодруулан гялалзж яваа уран бүтээлч юм. Сүүлийн жилүүдэд Монгол Испанийн соёлын харилцааны гүүр болж, хамтын ажиллагааны замыг нээж байгаад нь ч талархууштай. Залуу уран бүтээлч Тамирын туйлс үзэсгэлэн Монголын орчуудын эвлэлийн галерейд 10 хоногийн турш нээлттэй байлаа. Өчтөр хаалттай исэн энэ үзэсгэлэнгээс бид сурвалжлах хийсэн. Монголын үндэсний уламжлалт бичиг буюу каллиграфийн урлагаар дагнасан энэхүү үзэсгэлэнд орчин үеийн инсталляц бүтээл мөн баримл гэх мэт төрслөг урлагийн олон төрлийн бүтээлүүд тавигдсанараа онцлог байсан маа. Ингээд мэдээллийг үзэгчдэд хүргэж байна. Тамир өмнө нь Монголын нууц товчоо, жангар, оюун түлхүүр, зүүр сэцэн үгсгээд эртний уран зохиол их хааны сэдвтэй цөөнгөө бүтээл төөрөж байсан бөгөөд энэ үеийн бүтээлүүдэд Монгол бичгийн хичээнгүй тэгээр бичиж сурахыг эрмэлцхэн зэрэгцээ, эвэр, гизэг, орхиж, сүүл зэрэг зурлагуудыг урт эрчимлэг татлагаар баяжуулан төөрөж байсан юм. Тэгвэл туйлс үзэсгэлэн тавигдсан бүтээлүүдэд үндэсний түүх, бичиг соёл, уран зохиол, бүлэг мордороо бахархсан сэдвтэй, хуваалттай, хавтгай бус налалттай тэгшүнцэг тус хэлбэрийг сонгон Монгол бичгийг абстракт болон орон зайн урлаг зэрэг орчин үеийн урлагийн төрлүүдээр баяжуулан уламжлалт ахуйтай холбон уран бүтээлдээ тусгасан нь онцлог байлаа.
Тойсын жангарч нь одоо нэг тийм гоё эрч хүч уран хэтрүүлгийн зохиолчтой. Ер нь бол ив нэгдэл олон баатруудын тэгэл уран хэтрүүлэхтэй сүр хүчтэй тэгээ каллиграфи урлаг бол тэр цацалт одоо тэр дэсрэлт юу талаасаа бол жоохон туйлстай бас тийм онгодтой харьцдаг ч гэдэг юм одоо тиймэрхүү утгаар бол үсгэлэнгээ нэрлсэн байна. Энэ оны цагаан сараас хойш одоо хийсэн шинэ бүтээлүүд тал хувийн эзэлж байгаа. Хуучин хийжсэн ажлуудыг бас хамаад ерөнхийдөө анхны видеоос үсгэлэнгээ гаргаж байна. Ер нь бол 3 баримл барьсан тэр 3-ыг тавьсан нөгөө их нутгийн салхийг одоо дөнгөж ихээс төрөөд одоо тэнцээд амьсгалж байгаа тэр унганы тэр нэг донж хөдөлгөөнийг харуулсан. Ерөнхийдөө бол каллиграфийн бүтээлүүд бол ерөнхийдөө их зөнхөлж байгаа. Тэгээ Монгол зургийн бүтээлүүд бас цөөн тоогоор тавигдсан. Тэгэхээр одоо монголчууд бас нэг омгшоол ярьдаг шүү дээ. Би монгол хүн энтер гэж ярьдаг те. Тэргээ одоо нотлж үзүүлэх хэрэгтэй л дээ. Ер нь бол үндэснийхээ бичиг соёлыг одоо аваад те. Одоо дэлхийд одоо дээрээс доош бичдэг одоо ганцхан бичиг байна. Энэ сайхан өв соёлыг одоо сайш нь үргэлжлүүлэх нь бол одоо биднээсээ үүрэг болоод байна л да. Тийм ч учраас одоо тэгээ би одоо энэ чиглэлээр уран бүтээлээ бас хийгээд туургаад цаашид хийх болно. Орчин үеийн урлагийн орчин үеийн төрлөөттэй хослуулаад бүр аваад явна гэж бодож байна. Драмын театрын өв цагийн нээлтийн тоглолтын талаарх мэдээллийг бид өмнө нь үзэгчдэд хүргэж байсан. Тэгвэл ердөө 10 гаруйхан хоногийн дараа нээлттэй хийх гэж байгаа Ромео Жулиета жүжигийн бэлтгэл явц ерөнхийдөө хангагдаж дуусаад байгаа. Тэгэхээр үзэгчтэйгээ уран бүтээлчтэйгээ уулзуулж байна. Цонхтой жүжиг юугаараа сайхан байдгийг үйл хизээч мөнх байдгаар онцлогтой. Тэрийг аль ч өнцгөөс нь авч тавьж болдгоор бас их онцлогтой. Тэгээ одоо нэгсэндээ Ромео Жулиетаг одоо 3 дахь нүрээ харж ирэх гэсэн үг шүү дээ. Миний хувьд бол тэгэхэд бол найруулагч болгон өөр өөрийн онцлогтой тавьж байгаа. Манай одоо тавигдж байгаа Наранбаатар найруулагчийн тавьж байгаа энэ тавилт бол бас их өвөрмөц. Манад одоо урд нь ерөөсө тавигдж байгаагүй. Ийм бас их онцлогтой байгаа. 1996 оны үзэгчдэд хүрж исэн нь болохоор яг Шекспирийн Ромео Жулиета бичсэн яг тэр тухайн цаг үе дээр нь ингэж одоо тавьж исэн болвол энэ удаад бол харин бүр наашлуулж өнөө нийгмийн цаг үе дээр. Гэхдээ бас яг ингэж яг одоо энэ цаг үе гэдэг тэгэхээр бас арай жоохон буруудж байгаа. Ер нь бол орчин цаг үе дээр. Энэ жүжиг чинь нэг дэлхийн олон орнуудад тайзны болгож дэлгэцийн уран бүтээл болж ингэж гарсан учраас хүмүүс ч гэсэн тэрийг одоо ингэж цаг үе хөгжсөн. Хаанаас ингэ олоод үзчихдэг. Тэгэхээр баг үүдэн зохиолын мэдгүй хүн гэж байхгүй. Тэр дундаас илүү сонирхолтойгоор яг энэ жүжигийг анх үзэж байгаа юм шиг тийм сонин содон байдалтайгаар хүлээж авах болов уу гэж бас бодож байна. Мерхолтын системийг энд бол оруулж ирж байгаа. Урд нь бид Станиславский системээр ихэвчлэн ер нь явдаг байсан шүү дээ. Энэ дээр бол одоо Станиславский системээс гадна Мерхолтын системийг оруулж ирж байгаа. Инхээр бол бас одоо сүүлийн үед бол ерөөсөө Америкийн одоо тоглож байгаа те тэдний барьж байгаа шугам ер нь дэлхийн нийтээрээ тэр чиглэл хандлага бол одоо Мерхолтын систем рүү явцсан байгаа. Тэгээ тэр системийг ерөнхийдөө бид нар энэ чи бол оруулж ирж байгаа. Үнэхээр шал өөр Ромео Жулиета болж байгаа. Зохиол төр байгаа бас нэг зохиол төр байгаа зүйлүүдийг заримыг нь хасч зохиол төр байхгүй байгаа зарим юмнуудыг ингээд тоолгож гарч ирж байгаа. Энэ маань одоо жишээлбэл үдшилгний хэсэг гэдэг ч юм уу тийм ээ. Тайзны хувьд ч гэсэн нөгөө дэлгэц тайз ингээ хосолсон гэх юм уу тий бас их өрмөц байгаа. Ерөнхийдөө нэг юм жижиг хэрэглэл гээд ахын байхгүй тайз өөрөө бас ингээ жүжигчтэйгээ хамт ингээ тоглож бас нэг дүр болж ингээ явж байгаа. Бас их онцлог байгаа. Миний хамгийн дургүй гүйж орсон хаад гэрэл аа. Би бүх жүжигэн дээр тэгж бодлоо. Төгсгөл заавал байх хэрэгтэй. Энэ үдгээр Ромео бас л адилхан уйлна, бас бүжиглэн, баярлан, дурлан, хайрлан, тий үхэн бас тулалдна. Гэхдээ яг өөр юм бас ингэ нэмсэн гэдэг ч юм уу тий. Мөн найруулагч маань бас одоо энэ удаагийн Ромео бол тэр Ромеогоос өөр иймэрхүү юугаараа ялгаатай гэдэг ч юм уу тийм л юм бол байгаа. Жулиета гэхээр л хүмүүс нэг юм
гинэн цайлхан хөөрдөм хөөрхөн ингээл хамгийн ингээл сайн сайхнаар төсөөлдөг. Тэгэхээр бас энэ жилетаа маань бас яг ямар байх юм бол бас мэдэхгүй те. Тэрийг бас үзэж байгаа л үзэрэй л гэж хэлээ. Ингээд Улсын драмын Эрдэнэ театрт 2015 оны 11 сарын 12-нд Ромео Шүлэт жүжиг маань нээлттэй хийх тул үзэгч та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна та бүхнийг. Баярлалаа. Японы нийслэл Токио хотод Монгол аялгууд дуурсан гიშгэлсэн Монгол улсын ардын жүжигчин төрийн хошоо шагналт хөгжмийн зохиолч Жанцан норын тоглолт байсан юм. 3 дахь жилдээ зохиогдож байгаа энэ тоглолтод 10 өр Монголын хөгжимчид хамтран тоглож элэг нэгтэйгээ илэрхийлснээс гадна хөгжмийн зохиолч маань өөрөө тоглолтоо удирдан тайлбарлан хөтөлсөн нь үзэгчдэд бүтээлийг илүү ойлгоход ойр тотбайсан юм а. Ингээд мэдээлэл дэлгэрэнгүй үзэгчдэд хүргэж байна. Эсхий туурхтны өв соёл уламжлалыг авч үлдэх хөгжүүлэхийн төлөө авиас чадвар ухаан бэлгээ зориулж яваа эрхмүүдийн нэг бол төрийн хошоо шагналт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Нацгийн Жанцан нор билээ. Хялгасыг хялгасаар хөрөөдөж их шиг гаргадаг үндэстэн манахаас өөр байхгүй. Тиймээс эндээс гарах хөгн амьд буюу сүнстэй их шиг болж таарч байгаамаа гэж тэрээр хэлдэг. Монголын хөгжмийн урлагийн нэр төлөөлөгч ийхүү яруу тансаг Монгол хөгжмийн гайхамшигыг Японы сонсогч үзэгчдэд энэ сарын 24-нд Токио хотод болсон Монгол аялгау морин хуурын тоглолтоороо мэдрүүлсэн юм. Тоглолтын салхийг хагалж Монгол аялгау бүтээл ихшгэлсэн бөгөөд уг хөгжмийг Японд ажиллаж амьдарч байгаа манай улсын морин хуурчид ихшгэлүүлсэн юм. Дараагийн 5 бүтээлийг Японы морин хуурчид тоглож, Япон улсад уран бүтээлээ төөрөвжөө Монгол хөгжимчид бодлын үзүүр, бүлээн нурам, сэтгэл чин гэсэн говь, цагаан суурга зэрэг бүтээлүүдийг ихшгэлүүлсэн юм. Мөн Японд 2 жил тутам болдог Жанцан норын хөгжмийг хэн сайн тоглохын уралдаанд эхний байруудыг эзэлсэн Япон морин хуурчид Хэрлэнгийн барья, Чиний минь нулимс, Сэтгэлийн тойрог, Дөрвөн ордын үрэ, намар зэрэг бүтээлүүдийг толилуулав. $1945 онд анх 2 анги 19 сурагчтайгаар үүд хаалгаар нээжсэн төрслөг урлагийн сургууль түүхт 70 жилийнхаа ойтой энэ онд зоолоход байна. Тэгэхээр шин цагийн уран бүтээлчид бэлтгэгдэж эхэлснээс хойш төрслөг урлагийн салбар дэлхийд зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Үндэсний урлагийн түүхийг үргэлжлүүлж орчин үеийн чиг хандлагатай зэрэгцэн яваа төрслөг урлагийн сургуулиар бид зочилсон юм. Монголын орчин үеийн дүрслэг урлагийг үндэслэгчд болох Чойдог, Цэвжөв, Амгалан, Жогсом зэрэг дүрслэг урлагийн нэр туран бүтээлчдээр түүхий бичиж эхэлсэн энэ сургууль 1971 онд бие даасан дүрслэг урлагийн дунд сургууль, 1991 онд дүрслэг урлагийн коллеж, 1996 онд дүрслэг урлагийн дээд сургууль болон өнөөдөр дүрслэх дизайн урлагийн сургууль болон өргөжсөн. Уг сургууль дүрслэг урлагийн 16 мэргэжлэр уран бүтээлчид бэлтгэж байна. Тус сургуулийн төгсөгчдөөс саран цацралт, доо бол зэрэг 10-аад төрийн шагналт 13 ардын зураач мөн урлагийн гавьяа зүтгэлтэн төрөн гарсан юм а. Ингээд дүрслэх дизайн урлагийн сургуулийн амжилт бүтээлээс хуваалцсан. Манай сургууль бол одоо дэлхийн маш олон сургуулиудад хамтарч ажиллаж байна л да. Нодлон Германы Урбан Номац Монгол Сэтэнсэнс юм байгууллагатай хамтарч ажиллаад одоо метаморфоз үзэсгэлэн бол байгуулсан үзэсгэлэн бол хийсэн. Энэ үзэсгэлэнд бол манай 1 2 дугаар курс оюутнууд оролцоод бид нар энэ үзэсгэлэнгээ 2015 оны 2 сард урчин дэвлэлийн хороонд бол нийлээлтэй. Тэгээ энэ үзэсгэлэн маань бол маш их амжилттай болсон тий. Энийг одоо юугаар гэрчилж байгаа нөхлөөрэ манай үзэсгэлэн бол урлагийн зөвлөлийн арт галерей өөрийнхөө одоо галерейд урьж гаргасан. Тэгээ энэ үзэсгэлэн маань цаашаа одоо Хятадын Харбин, Шанхайд оролцсон. Тэгээ 9 сард Германы Берлин хотод оролцсон. Одоо 12 сард бид нар дахиад Берлин хотод бас энэ үзэсгэлэнгээ оролцуулах тийм урилга аваад байж байна. Тэгээ бидний бас бахархалт нэг гэхлээрээ одоо энэ 2015 онд Италид 56 дугаар одоо Биенал нэгдсэн. Энэ Биеналд бол манай сургуулийн 3 төгсөгчд ороод Монголыг төлөөлөөд дэлхийн одоо олон 100 галерейн одоо уран бүтээлчтэй хамтарч үзэсгэлэнгээ гаргасанд бол бид маш их баяртай байгаа. Бид нар бол дэлхийд давтагдшгүй тийм гоё үндэсний одоо соёлын өвтөө. Тэр нь бол манай Монголын нутаг дэсгтэр хадны сүг зурагч гэдэг юм уу. Тэгээ одоо маш олон зүйлүүд бол байна. Түүгээр бид нар бахархдаг.
уртын дундаа уурдаг, гоё хурдан морой ундаг, айрга уудаг тийм үү? Тэргүүрээ бид нар одоо Монгол ард түмөрөө бахархдаг тийм сайхан ард түмэн байх ёстой. Энэнийг бол зөвхөн урлагаар дамжуулаад урлагийн боловсрол ялангуяа дөрслөх урлаг бол энэ дээр бол хамгийн том акцент өгч одоо тийм чухал зүйл юм байна. Үүгээр соёл эрдэнэ мэдээ өндөрлөж байна. Дараагийн дугаартаа дүрслэг дизайн урлагийн сургууль үүсгэн байгуулагдсны 70 жилийн ой зориулсан арга хэмжээний сурвалжлан үзэгчдэд хүргэх болно. Баяртай үзэгчтэй.